Аймгийн авраг малчнаар шалгарсан малчтын хүндтэй шагналыг гардуулж яваа засаг даргын орлогчид илгэр сайхнаар ахлуулсан ажлын хэсэг Зэрэг сумын Бураа багийн малчин Цэдэн балын Мэнд батын ирж байгаа нэ. Мэнд бат Нямхуунаар олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн аймгийн авраг малчин цол хүртлээ. Авраг малчин Мэнд бат аав ээжээсээ мал маллах арга туршлагыг өвлөж 8 дугаар ангиа төгсөөд малчин болсон. Тэрээр эхний жилүүдэд эм малыг түлхүү маллаж, малаа төлөөр нүсгэхийг зорьсон байна. Үүний үр дүнд өдгөө 5 төрлийн 1200 гаруй толгой малтай боллоо. Буурлуудын буян нутаг усны өгөөж, айл заахалт ах トゥ угийн дэмжлэг туслалцаа. Өөрсдийн хичээл зүтгэлийн үр дүндээ хөдөлмөрөө үнэлүүллээ. Илүү их хичээх урам өглөө хэмээн талархан ярьж байна. Анх одоо тэгээд 8 дугаар анги төгсөөд хөдөө малчин болсон. Тэгэл тэрнээс хойш шудан малтайгаа малж байгаа. Тэгээд их нэртэйгээ 2008 онд битээр айлгэр болсон. Тэгээд тэрнээс хойш одоо 14 жил одоо тасралтгүй маллал үдэ зэрэгтэй явж байна. Тэгээд энэ хугацаанд одоо тэгээд сумын сайн малчин боллоо. Энэ хугацаанд их л зүтгэлээ битээр одоо хөдөлмөрийг нэлээд төр засаг сайхан гүндэлж урам өгж байгаад их баяртай байна. Жилдээ ер нь нэлээ их нүүдэл суудал хийдэг бай. Хаагур нутгалдаг. Гэд нүүлгүй яг зундаа шилэн гол сонгонтын ам гэж газар зусдаг. Өвөл болохоор энэ зүүн уул руугаа гараад энэ хавчг гэдэг авчтаавын тэнд өвлж ятаа. Тэгээд хавар нь болохоор халтарт хаварж ятаа. Тэгээд одоо энэ дээр бас энэ баргадтай бас нэг хаварж ятаа гэд туслах малчинтай. Тэгээд одоо манай туслах малчин хаварж андаар байна. Би өөрөө энд өхрөө дагнаад гэхэд гол бараадаа тэгэл байж энэ. Мэнд батын энэ хавар бог бод нийлсэн 500 гаруй мал төлөвлөхөөс богийн 80% нь төлөлөөд байна. Өвөл хаврын бэлтгэлийг базааж өнгөрсөн жил 15 машин өвс бэлтгэн нөөцлжээ. Үүнээс гадна малынхаа бэлчээр усыг нь тохируулж түлхүү отор нүүдэл хийдэг нь авраг малчны мал маллах нэг туршлага болж байна. Жилийн 4 улиралд мал мална гэдэг амаргүй. Ялангуяа цөөхөн ам бүлтэй айлдах хэтэрсэн ачаа болно. Тийм учраас туслах малчин авна сар бүр 500 мянгаар цалинжуулж бас малжуулдаг гинэ. Туслах малчинтайгаа хөдөлмөрөө хоршиж малаа бог бодоор нь ялган маллаж хавартаа төлөө бүрэн авчихад дэлгэр цагтаа золгох нь малчин хүний багтал байдаг хэмээн аврагын гэргийн Нямхуу хуучиллаа. Анх битээр айлгэр болоод ер нь 200 толгой малтай айлгэр болсон 2 талаасаа. Тэгээд айлгэр болсонсоо хойшоо одоо ингээл малаа өсгөөгаал өдий болсон. Өнөө жилийн тухайд бол нэг 500 гаруй төлөвлөж авч байна. Мал малахын хамгийн сайхан нь юу байдаг вэ? Ямар үед одоо хамгийн сайхан байдаг? Тэгээ одоо ер нь тэгэл хавар төлөө бүрэн хүлээж аваад ногоо задаад тэгэл нэг сайхан төл бүрэн сайхан багталтай байдаг та. Мэнд бат малч удамтай 4 үеийн мянгад малчин аймгийн авраг цолонд хүрч байна. Илүү хичээвэл амжилтаа дахин ахиулах боломж байгаа хэмээн нутгийн ахан дүүс Ахмад буурлууд нь итгэл дүүрэн байна.